Уул уурхай олборлолт ихсэж байгаатай уялдуулан Эрдэс баялгаа түүхийгээр нь бус боловсруулан гарах үүднээс Дорногов аймгийн Сайн Шанд суманд аж үйлдвэрийн парк байгуулах тухай шийдвэр гарсаар удаж байгаа. Аж үйлдвэрийн парк байгуулах ажлын хүрээнд Сайн Шандад жилдээ 1 сая тонн цемент гаргах, 2.8 сая тонн коксчих нүүрс гарган авах хүчин чадалтай үйлдвэр, 1.5 сая тонн зэсгийн бажмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр үрлэн төмөр, брикетэн төмөр нүүрс хийжүүлэх болон газрын тос боловсруулах зэрэг 9 томоохон үйлдвэр барих төлөвлөгөөг анх гаргаж байсан юм а. Зүүнийг Америкийн нэгдсэн улсын Бехтел компанийн судалж үзээд эхний ээлжинд 6 үйлдвэр барих бүрэн боломжтой хэмээн үтсэн. За ингээд 14 тэрбум төгрөгийг газар хайгуул геологийн ажилд залцуулахаар болж засгийн газар саяхан батлаад байгаа. За өөрөөр хэлбэл үйлдвэрүүдийг хаана барвал зүй зохилтой байгалийн тогтцыг судалж шинжлэх хөрөнгө тавигдсан удахгүй зураг төслийн ажилд олон улсын нээлттэй тендер зарлагдсанаар эхлэхээр болж байна. За ер нь бол Сайн Шандын яг одоо чанх ертөнцийн зүгээр урд зүгт гэж тодорхойлсон боловч тухайн газар нутгийн нөгөө цэвдэгтэй бороо ус орохлоор бол тэнд ус их тогтдог газар учраас үйлдвэрт бол бас томоохон одоо аж үйлдвэрийн зохицол барихад бол тохиромжгүй маа гэсэн юм байгаа. Бусад эд утсын хувьд бол бас тохиромжтой газраа гэдгийг бол Бехтел компани бас 2 жилийн өмнө бол тодорхойлоод гаргачихсан байгаа. За уг үйлдвэрийн барилга угсралтын ажил бол ер нь нэг 5-аас 7 жил гэж тооцоо гаргасан байдгийг. Одоогийн төвшөнд бол зөвхөн хайгуулын одоо газрын байршил тогтоох хайгуулын мөнгө тавигдсан байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ 4 жилд бол бид байршлаа тогтоогоод барилга байгууламжийн ямар компаниуд энэ дээр оролцож байгаагаа бас тендер зарлж шалгаруулад барилга байгууламжаа барьж эхэлдэггүй маа гэхэд эхлэх төвшөнд очих хүртлээр бол ажиллаж чадна гэж бодож байна. За бүтээн байгуулалттай холбоотой шийдвэрлэх хийх олон ажил гарч ирнэ. Тухайлбал аж үйлдвэрийн цогцлборт ажиллах инженер, техникийн ажилчдын хүрэлцээ, гадаадаас ажиллах хүч оруулах зэрэг тулгамдсан асуудал болсон. За Сайн Шандад аж үйлдвэрийн парк байгуулах болсноос хойш хүн амж огцом өссөн байна. Мөн энд ажиллах боловсон хүчийг бэлтгэх улсын болоод хувийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 2 төвд суралцах хүүхдүүдийн тооч олширсан байна. За төмөр замын хувьд бол мэдээж төмөр зам дагсан аймаг учраас эмсүүд хувийн болон улсын одоо эмсүүд бол ажиллаж байгаа. Гэтэл яг одоо хараахан энэ барилгын ажил эхлээгүй байгаа учраас нөгөө болгосон хүчнүүд маань ажилтаа болж чадаагүй байна. Ер нь бол цаашид одоо том өргөн одоо 1100 км зам тавигдах учраас бид нар болгосон хүчний асуудалтай бол онцгой анхаарч байгаа. Тэгэхээр ер нь бол одоо алс хитэ бодоод энэ болгосон хүчний асуудлыг бол цааш нь үргэлжлүүлэн сургалт, автан сургах, өшөө цаашаа нарийн мэргэшүүлэх юм шаардлага байгаа. Энэ үйл ажиллагаа бол хийгдэж байгаа. Хамгийн түрүүнд цементийн үйлдвэр барих бололцоотой гэж үзэж байгаа. За бүх үйлдвэрийг барьж дуусгахад 6-аас 7 жилийн хугацаа шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Түүнээс гадна бүх үйлдвэрийг барьж дууссаны дараа Сайн Шандад 2300 хүний ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагсан ханган нийлүүлэлт, нийгмийн дэд бүтцийг нь оруулбал 20 мянган хүн амтай аж үйлдвэрийн хот сүндэрлэнэ. Засгийн газрын зүгээс бодлого нь ийхүү ойлгомжтой, гацгүй зураг төсөл, геологийн ажлыг ийхүү эхлүүлэхээр хөрөнгө мөнгийг нь шийдээд байна.